Тэгэхээр одоо манайх чи 90 оноос хойш ардсан тогтолцоотой улс гэж манайх бол болсон. Тэгэхээр ардчилсан нийгмийн иргэдүүд улс нийгмийн үйл ажиллагаанд оролцохын тулд иргэний оролцоотой байх ёстой. Тэгэхээр энэ бол хамгийн том иргэний оролцооны одоо төрийн үйл ажиллагааг сайжруулах, төрдөө хэлэх үгээ дамжуулж байгаа оролцооны хамгийн том хэлбэрийн нэг гэж үзэж байна. Тэгэхээр өнөөдрийн ардын үг буюу зөвшөөрлөх уулзалтанд бол ард иргэд бол маш сайн ингээд сонголтоор хэдийгээр оролцож байгаа ч гэсэн үгээ хэлэх юм чөлөөтэй боломжтой. Тэгээд дээр нь төрийн тэргүүн өөрөө ирж бас үгээ хэлж хүмүүс нээлттэй харилцаж байгаа нь бол их цаашаалтаа бас шинэ улс төрийн үйл ажиллагаа гэж ойлгож байна. За ер нь бол миний хувьд бол яг тухайн өнөөдрийн Монгол хүний бахархал буюу Монгол өв соёл, Монголын түүх, Монгол хүний тухай эрүүл аж төрх энэ талаар хийсэн энэ багц асуудал буюу энэ хөтөлбөр бол үндсэндээ бол одоо 100 асуудлаас бол амжилттай хэрэгжүүлж болоод дууссан байна гэж үзэж байна. Тэгэхээр ямар ч хэсэг өөрийнхөө мөрийн хөтөлбөрийн хугацаанд хийх ажлаа, зорьсон ажлаа хийсэн нь бол хангалттай гэж үзэж байгаа.